Зарим итгэгчид за аль ч өдөр байсан яах юм ямар амаатай юм бэ? 7 хоногийн нэг өдрөө сонгоод өөртөө боломжтой ажил цаг заваа хараад нэг өдрөө сонгоод тэр өдрөө амарчил та гэж ярьдаг, итгэдэг, үүнийгээ дагдаг итгэгчид байдаг. Үндсэндээ юу хэлж байгаа нөхөр өөрийн амьдралынхаа цаг зав, өөрийн амьдралын хэв маягийг ихэд нэгдүгээр тавиад тэгээд миний хувьд энэ өдөр л чөлөөтэй нэг өдөр байна. Үүнийг би бурханд мөргөлийн өдөр болгож энэ өдрийг би сонгочих гэж. Өөрийнхөө ажил, өөрийнхөө хобби, цаг заваа өөрийнхөө эхэлж тавьчаад хоёрт бурхныг тавих гэдэг юм байна. Ийм хандлагаар ханддаг итгэгчд байна. Та бүхнийг Эхлэл номын 2 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэгийг уншаасаа гэж хүсэж байна. Ийхүү тэнгэр газар бүх юмс бүрэлдэн тогтжээ. 7 дахь өдөр болоход бурхан өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учраас 7 дахь өдөртөө тэрээр амарчээ. Бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болгов. Учир нь бурхан өөрийн хийж бүтээж байсан бүх ажлаа дуусгаж энэ өдөр амарсан билээ гэсэн. Энэ 2 3 дугаар ишлэл дээр буюу хоёрхан ишлэл дээр 7 дахь өдөр гэдэг үг 3 удаа гараад ирж байна. Библийг бид нар судалж байхад ер нь бол ямар зарчим өргөж хэрэгжиж байгааг гэхээр нэг ишлэл дээр ч юм уу ойрхон 1-2 ишлэл дээр нэг үг олон дахин давтагдах юм бол тэнд бол маш чухал санаа илэрхийлээд байна гэдэг бид нар харж байна. Тэгэхээр энд хоёрхан ишлэл дээр яагаад 3 удаа 7 дахь өдөр гэдэг үгийг хэрэгжилв. Тэгэхээр яалтчгүй бурхан тэнгэр газрыг бүрэлдэн тогтоогоод 6 өдрийн турш дэлхийг бүтээж хөдөлмөрлөөд энэ 7 дахь өдөр нь бурхан өөрөө амарсан юм аа. Энэ өдрийг 3 дугаар ишлэлийн эхэндээ харж байгаа. Бурхан 7 дахь өдрийг өрөөж ариун болгов. Эхлэл номын 1-р бүлэг бүтнээрээ. За мөн 2-р бүлгийн 1, 2, 3 дугаар ишлэл хүртэл бурхан аль нэг өдрийг өрөөж, аль нэг өдрийг айцлаж, аль нэг өдрийг ариун болгоог байсан. Энэ өдөр бурхан амраад тэгээд яасан бэхээр дэлхийн тууцыг хайчсан. Монголчууд их тууц хайчлах дуртай ард юм те. Ямар нэгэн зүйлийг хийгээл дуусгаал нээлт хийж нэгэл тууц хайчсан. Тэгэхээр шаббат өдөр гэдэг энэ өдөр бол тууц хайчсан өдөр байхгүй. Дэлхийг ашиглалтанд оруулсан. Тэгээд тэр тууц хайчсан өдрөө бурхан ерөөсөө л өөрийнхөө бүтээсэн бүтээлтэйгээ цагийг өнгөрөөх хүссэн. Бүтээлийн хамгийн дээд оргил нь юу байсан бэлээ? Хүн байсан. Бурхан тэр хүнтэй цагийг өнгөрөв. Тэгээд тэр хүнтэй цагийг онцгойлон өнгөрөөж байгаа яг тэр өдрөө буюу яг тэр 7 дахь өдрийг л бурхан айцлаж, өрөөж, ариун болгосон гэж Эхлэл номын 2 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл дээр. Тэгэхээр бүгдээрээ бодъё л доо. 7 өөр өдөр бурхан зөвхөн нэг өдрийг нь айцлаж, онцгойлон, ариун болгоч. Гэтэл өнөө цагийн христчид юу гэж яриад байна вэхээр үгүй ээ. Аль нь ч байсан яа дээ. Няман ч байсан яа дээ. Даваа, мигмар, хавган, пүрвэн, баас нь аль нь ч байсан яа дээ. Аль нэг өдөр нь мөрөгчил дөө. Аль нэг өдрийг нь шаббат болгоод бурхан зориулчих гэдэг. Бид бурханд зориулах нь чухал биш магадгүй. Бурхан бидэнд юу зориулж байгаа гэдэг нь чухал. Бүтээлийн яг энэ 1-р бүлгийн эхлэлээс 2-р бүлгийн 3-р ишлэл хүртэл хүн бурханд ямар нэгэн зүйл зориулж байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Бурхан л хүний төлөө бүх зүйлийг зориулж байгаа. Бурхан хүний төлөө гэрлийг бүтээгээл, агаарыг бүтээгээл, амьтдыг бүтээгээл, тэр жигүүртэн шууд, үрт ургамал, жимсгэн, самар бүгдийг бүтээгээл бурхан л хүний төлөө юм бүтээгээд байгаа. 7 дахь өдрийг ч гэсэн бурхан хүний төлөө бүтээж өгч байгаа. Тийм ч учраас Есүс өөрөө хэлсэн байдаг шүү дээ. Амралтын өдөр нь бол тий хүний төлөө өгсөн юм. Хүн энэ өдрийн төлөө, энэ өдрийн доор дарлагдаж ч юм уу, энэ өдрийн доор боочлогдож, энэ өдрийн доор нухлагдаж, энэ өдрийн ачааг үүрэх биш. Харин бурхан энэ өдрөөр дамжуулж хүнд юм өгөх гээд байгаа. Ивэл өрөөлөө өгөх гээд байгаа. Тэгэхээр бүгдээр бодъё. Нэг 7 ширхэг цорг бай. Та альнийхэн доорч туссан яах вэ? Алиас нь ч хамаагүй гойчих юм чинь. Ингээд та хүссэн газараа төмпөнгөө тавиад байна гэсэн. Гэтэл бурхан би зөвхөн энэ 7 дахь өдөр л чамд онцгой аваад өрөөлийг өгнө гэд тэрхүү 7 дахь цоргоны хаалтыг бурхан нээсэн гэсэн. Яг би үүгээрээ бурхан бусад өдөр биднийг ивэдэггүй гэж хэлж байгаа юм биш шүү. Бурхан биднийг цаг ямагт ивэдэг. Өдөр бүр ивэдэг. Гэхдээ шаббат өдрийн ивэл бидэн дээр илүү онцгой бидэн дээр бууж ирд юм аа.